За 21 оны нэг би бичлэг үзчихээд Орсын тэм бичлэг үзчихээд септик техник одоо септик бохрын шуумыг одоо нэг шүүгээд одоо эхний саунд нь болохоор одоо баас одоо хүнд тийм юмнууд нэг доош буугаад дээдлийн шингийн хэсэг ингээд дамжиж ордгоор тийм бичлэг хийгээд нэг тооны 2 йонкс суулгуулсан. Тэгээ тэр бол ер нь манай энэ яг энэ газарт ерөөс тохиромжгүй байсан. Тэгээд одоо шинээр нэг йонкс аваад одоо энэ цохойч энийг аваад том бүр 5 тонны бохрын тэм сав тавих гэж байгаа. Тэгээд сордгоор сорж авч бохроо сорж авчихаар хийх. Энэ болохоор ерөөс буруу юм билээ. Би яг нь Орсын бичлэгийг үзэж байгаа. Дээрээс ингэ доош хөрс чинь олдороо хүнд олонгууд тэр ховзор савч ингэ доош цөмрөө орчтой юм билээ. Тэр ингэж хийж ерөөсөө болохгүй байлээ. Би одоо яг тэр яг зориултын савыг тавиад пластик центрийн тийм 5 тонны тийм сав ингэ суулгах гэж байгаа. Тэгээд энэ гүнзгий суулгаад тэр чинь 5 тонн 600 литр орохоор тийм багтаамжтай 2 дэд нь 2 хүзүү аваад суулгах гэж байна. Тэр шугамаар явахгүй бол тийм сордгоор хийхгүй бол зориултын савд хийхгүй бол ингэ доошоо ийм хонцор сав авчин доош цөмрөөд орчт юм байлээ. Тэгээ одоо тэр алдаагаа тасчээ. 2 ажил хийж гинэ гэсэн. Өмнө нь болохоор чинь бас мөнгөр худалдаж аваад кофе мовшор ухуулаад бас мэдээ зардал бараг нэг сая төгрөгийн зардал гарч ирсэн санагдаж байна. 21 он шүү дээ. Одоо болохоор кофенууд ч үнэ хүртэл нэмэгдсэн. Бензин бас нэмэгдсэн байгаа болохоор зардал арай илүү бас ингэ гарч ийна гэсэн. 2 ажил хийлээ. Тэн дээр бол алдсан шүү алдсан. Тэн дээр нь анхаарах ёстой юм байдаг шүү. Яг бас септик технологи бас сордог янз бүрийн тийм юунууд байлаа л дээ. Манайх хөрсөн нь болохоор ус гарах магадaltaй болохоор ер нь сордгоор ивэл яг зүгээр зөв болох юм байлаа. Тэгээ манай хүргэн бас нэг тэр чинь нэг хоолоо байгаа шүү дээ. Ус урсаж орж ирдэг. Тэр хоолойг чинь яг нэг уналт тэр гарац марац яг тохируулж хийхгүй болоод тэр хүнд одоо хүний нэг өтгөн ингээд буруу гарац дээр тавьчих юм бол буруу гарацтай хийчих юм бол хоолойн дундаа ингээд тогтоод бүгд багталтай юм байна. Тэгэхээр заавал ингэж мэддэг чаддаг үнээр нь хийхгүй бол бид нар өөрсдөө хийх юм бол ер нь 0 бөглөрнөө гэсэн үг юм байна шүү. Бас усаараа тогтсон байна. Модон дотроо ингээд биш нэг тойруулаад хоолоо модоо ингээд хайрга маягаар суулаад хөрс рүү шингэгээр хийсэн. Гэсэн чинь дотор нэг хөрс рүү шингэхгүйгээр тэр савндаа усна ингээд байж тарших ус байна. Тэр одоо тэрийг нэвдүүлээд шууд авахаар болж байна. Авч болохооргүй болчихсон. Ой. Ашаа шараач. Мэт байгаа. Салтаа юм. Сая хүй гэсэн үү? Нэг эмгтээлэг юм маар гарч байгаа.
Цаашаа өргөр. За манайх пластик цэнтээс 5.6 тонтой пластик танкыг сонгосон байгаа. За энэ ерөөдөө нэг 6-7 амбулаа айл гэдэг тохиомжтой. Тэгээд гэр ухаасаа ажиллагаад голтой одоо хөдөө голтойгоо нэмж болно гэд манай хөрөдөө 2 юм голтой давхарч хийгээд ингэж хийсэн байгаа. За ягаад пластик танкыг сонгох гэсэн бэ гэхээр дахин боловсруулсан гялгар удлаа хийсэн. За тэгээд зөө битүүмтэй бохор ус болон одоо ялцыг хөрсөнд нэвтрүүлэхгүй хадгалаад тэгээд шоруулан тээвэрлэх зориултын юм бүртгэсэн байгаа. За тэгээд манай ерөөдөө хөрс өөрөө жоохон устай учраас бид хоёр ерөөдөө судалсан учраас манай хөрсөнд юу нэрэ тохирох юу нь одоо энэ юм байна гэд пластик танкыг сонгосон байгаа. За тэгээд гялгар ууд болон одоо чихний ууд гэх бүх төрлийн ерөөдөө гялгар ууднуудаа хайлгуугаар пластик цэнттэй чагараа. За 5 тонны ерөөхдөө битүү ёнктой өгсөн гэсэн үг. Тэгээд энэ дээр нэг энэ айд маань нэг галын өрөө хийх байхгүй. Үндсэн бохрын гаргалгаа маань болохоор энэ суурнаас цаашаа нэг метрт. Тэгэхээр хитрхи суур руу оруулж ухаж болохгүй учраас галын өрөөнд дотор ерөөхдөө бохрын жогныг оруулаад өгч байгаа үг. Үндсэн налуун гэх юм бол метрт 0.8 буюу одоо 1 метрт 1 см хүрэхгүй 8 мм-ээр ерхий бохрыг унгааж яваасаа. Хитрхи налуу маань болохоор одоо нэг өтгөн үлдээд ус нь урсаад явандаа бүгд л үлднэ гэсэн. Тэгэхээр нөгөө урд нь та ингэ хийсэн байсан. Тийм бол хийж болохгүй нэ гэсэн үг шүү дээ. Тэр чинь зөвхөн ус нь гүгээд өтгөрөд чинь хам дээр надад үлдчих нөхгүй. Тэгэхээр ерхийдээ угаасаа бохрогч нь яг өөрийнх нь тогтсон зориултын тийм налуудын зааш хийж өгөхгүй болохгүй. Одоо метрт 8 мм гэхээр чинь одоо 2 м гэх юм бол 1.6 см ингээд ерхийдээ уцс тусам ерхийдээ ингээд үндсэн хүчин ингээд явна гэсэн. Цооног нь болохоор ерхийдээ уулна барилгаасаа 5 м цооног хийх хэрэгтэй байхгүй юу? Энэ маань болохоор 3 м хийх хэрэгтэй. Яагаад вэ гэхээр ерхийдээ нөгөө нэг айдынхаа нөгөө гашаанда тааруулдаг. Тэгэхгүй нөгөө нэг ийшээгээ 5 м байж хийхээр годом руу очих тэр бас нөгөө дээгүүр хэд том машин яваа сумар мөнгө хийсэлтэй. Тэгээд гашаанда тааруулаад ерхийдээ 3 м-т үндсэн гаргагаа хийсэн гэсэн үг. Ер нь бол үндсэн бохрийнхоо холбогдсон дээр болохоор 5 м танктай өччих гэсэн үг байна. Тэгээд үндсэн цооногонд үнэрийн яндан хийж өгсөн. Энэ янданг одоо дахиад дээшээ өндөрлөх гэсэн үг байхгүй юу? Ер нь бол болсны ар дээр. Ууд нь энийг гангаар хийвэл аягүй сайн байдаг байхгүй юу? Одоо ган байхгүй ч пивсгээд явуулчлаа. Төмрөр болон хийвэл ерөөд арай сайн. Тэгээд бохрийнхоо үндсэн төвшөнгөө гаргаж дуусаад элсэн дэвсгэр буюу элсэн 30-аас заашгүй хийгдэж өгнө. Энэ маань нэгдэж элс маань өөрөө үндсэн төвшөнгөө барьсан бол доошо суус үрдэх байхгүй юу? Үндсэн ухтаанаа бид нар ингээд тааруулаад хийсэн бол элс нь яг үндсэн ухтааны чи яг тэр чигт ингээд бариад байж байна. Хоёр дахь ч болохоор одоо буцаан буултанд хитрхи том чулуунууд чинь үндсэн манай шом хоолойг нь хадгалах эсэлтэй байдаг байхгүй юу?
Тэгэхээр элсээрээ гучиж өгөөд элсээрээ уулж өгдөг гэсэн юм байна. За тэгээд нэг айлын бохны холболт ерөөхдөө болсон. Одоо бузаан булуулахтаа нэг үндсэн юмудаа тэгшин булуулах гэсэн үг. Ихлэхэд утчих. Дотор холболтын ямиг нь болохоор ар дээрээс нь хийдэ тий. Бузаан булуулсан гэсэн ар дээр. Одоо тэр бохрыгоо энтэйгээ холбохдоо угаасаа чугам хоолоогүй болж байгаа. Энд чугам хоолоо модоо нэмж хэлж байгаа дараад нь хийж.